20 гаруйны үед бидний одоо гол хоёр дахь хөдөлгөөний механизмаас гадна пробейшн осод пробац гэж ярьдаг ийм зүйлийг хийх гол институт маань тэсэг институт байгаа. Тэгээд нөгөө хүнээс шоронд хийхгүй байх өглөөний 5-нд ирээд байгчлан 20 ядыг багасгаад мэрэгчлийн гэмт хэрэгтнүүдэд бууруулаад тэр хүнтэйгээ ажиллаж чаддаг эрүүгийн кандидат суурилсан эрүүгийн хэрэгцүү шинтгэлийг бид хийж байгаа. Энийний гол одоо амин сүнс бол тэсэг институт байна. Энийг сайн хэрэгжилж чадвал бид мэрэгчлийн гэмт хэрэгтнийгээ тоог багасгаж тухайн хүмүүст цаашдаа хэвийн ажиллаж амьдрах боломжийг нэг удаа олгож хөнгөн эргүүлсэн хүмүүсийн тухайд шүү. Тэр хүнтэйгээ өөр нөлөөтэй ажиллаж чаддаг иймэр бүтцийг бий болох учиртай байна. За энийг хийж чадвал бид 20 ядын тоо хэмжээ хамгийн багадаа 25-аас 30% багаснаа гэж тооцоолж байгаа. Хэрвээ энийг сайн хэрэгжилж чадвал тэгэхээр бид өнөөдрийн хичээлээр ялтай холбоотой ерөнхий ангид хоёр гол зүйлийг хамгийн одоо гол амин сүнс болов эрүүгийн философийн ядын философийн гол амин сүнс бол эндээ байгаа шүү гэдгийг та бүхэн ойлгоно. Бидээс дөрөвнөд өртсөн энэ дөрвөн институт байгаа. Энэ дөрвөн институцийг үрээд дээр тулсан ялын тухайд 20 ялыг тэнцэж байгаа. 2015 оны хууль дээр легал методээр зүгээр яд амтуулахгүй тэнцэх гэж байна. Энэ 17 оны нэмэлтээр болохоор зэрэг 20 ял амтуулахгүй тэнцэх гэж өөрчлөсөн шүү. Өөрөөр хэлбэл энэ хүнд 20 ял амтуулах шаардлагагүй гэж шүүх үзэх юм бол 5 жил хугацаагаар тэнцэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо бол яг амрагчд тэнцдэг шүү дээ. Шинэ эрүүгийн үеийн тэнцэг гэдэг бол яг амрах уу байх уу гэдгээ тэнцэнэ. Одоо яг амарчод тэнцэж байгаа. Тэгэхээр тэр хүний үед үр дагавар байна. Би нэгэнд ялтай юм шиг яасан ч яах юм. Тэгээ энэ нөгөө яг гацаагүй байх зарчим бол энэ л юм. Чамаа бид нэг удаа боломж орлоо шууд 5 жил хугацаатай. Чамаа 5 жил, 2 жил, 3 жил харъя. Анхны хэрэг үйлцэн байна. Бид нар чамаа 2 жил харъя. За 2 жилийн дотор аштайхан байх бол бид нар чамтай ахаад ялын асуудал ярина шүү. Гжиж энэ үр нөлөөтэй ялын механизм бүрдэж бий болдог учиртай. Ийм учраас тэнцэг албадлын арга хэмжээг ял онохгүй тэнцэж байгаа. Өөрт бидний мэдгээс өөр байгаа тийм. Ял оноочод тэнцэж биш. Тэгээ тэнцэг гэдэг зүйл маань онохгүй байх нь үгүй л тэнцэж байгаа. Энийг сайн ойлгоо. Тэгээд энэ тохиолдолд бол бас хоригдсон зүйлүүд нь та бүхэн байгааг харж байна. Нэгдүгээр тэгээ санаатай гэмт хэрэг хоёр болоод түүнээс дэш үлдсэн. Тэ? Дээрээс нь зохион байгуулалтын гэмт бүлгийн гишүүн гэх мэт ийм шинжүүдээр тэнцэж болохгүй. Хөнгөн хэргийг тэнцэнэ. Хөнгөн хэрэг гэдэг маань та бүхэнд 20 яны дээд хэмжээг 5 жил хугацаагаар тогтоосон хэргийг хөнгөн хэрэг гэж ойлгосон тийм ээ. Тэр хэрэгүүд бол яг онохгүй байж болно гэсэн үг байхгүй. Харахад онохгүй байж болно. За энэ бол хамгийн гол эрүүгийн үеийн амин сүнсээс энийг бид ажиллуулж чадвал 20 янаа багасгах шүү. За ингээд тэнцсэн хугацааг үүрэг биелүүлээгүй бол яа даа түрүүний ярьсан. Ард нь ингээд зөвхөр зогсож байгаа шиг байх юм шүү дээ. За айтайхан байхгүй бол яа даа шүү. За ингээд энэ хязгаартыг зөрчсөн бол шүүх яа даа бол нэгт хамгийн гол нь энэ дэр прокурорын роль бол одоо үүрэг бол оролцсон хамгийн их. Өөрөөр хэлбэл одоо ялын прокурор яг ажиллах хэлбэрийн хамтдаг прокурор чи яагаад ялаа хэлжүүлэх байгаа нэг л гоохгүй биш. Тэ? Айтайхан байгаараа чамтай айтайхан байхгүй би чиний ялыг 20 ялаас хөндлөөр оруулах шүү. Ингэж ялын хэрэгжилт 70-80% өсөх ёстой. Болохгүй амтан дээр ахтуу гараад ирэл ботогтойгоо зөөлөн гараад ирэл гэсэн. Ахтуутай ахтуу зөөлөндөө зөөлөн тийм ээ. Ийм учраас прокурорын саналаар тэнцэх шийдвэр хүчингүй байна. Өөрөөр за 3 жил харъя гэж хэлчихсэн байлаа. Энэ хугацаанд санаатай гин хэрэг үлдээд орсон. Эсвэл өөр байдлаар нөгөө тэнцэнд хүлээлгсэн үүргийг биелүүлэх. Охирлоо төл чи ийм ажил сургалтанд хамрах гэдэг үүрэг хүчтэй явдаг. Тэрийгэ биелүүлэхгүй бол дахиад ялын асуудал. Өөрөөр хэл тэр хэрэгтний ондоос ялыг ахиж өгнө гэсэн үг байхгүй. 5 жил чамайг хадсна гэж яхад нь нөгөө чи аштайхан болохгүй дахиад ялын өгнө шүү. За энэ хоорондоо санаатай гэмт хэрэг үлдвэл тэр хэрэгтэн чи яалаа өгнө? Санаатай үлдсэн ахин хэрэгтэн чи яалаа өгнө? Хэд хэдэн асуудал хэрэгж байгааг та бүхэн ойлгосон байна.
За нэг хоёрдугаарт нь болохоор нөгөө албадлын арга хэмжээг хэрэглээд нөгөө багийг ингээд диктат төлтөгөө айтайхан байх юм бол хотоноос нь арга хэмжээг солих болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө энийг яаж дуусгах тухай тогтвол дутуу байсан. Тэгээд за дууслаа шүү бид нар чам 5 жил харлаа одоо чиний 5 жил дууслаа. Гэхдээ яг нь 4 жил нэг жилийн өмнө бид нар чиний энэ арга хэмжээг ингээд дуусгаад хэрэгж хаалаа шүү одоо чи ялгүй шүү гэж шийдвэрийг энэний 8 7 одоо 7 дугаар зүйл энэ дэр тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл хугацааг нь дуусгахаас өмнө одоо бидний эрэг үйлдвэр үүдний хэрэгжилж ирсэн нөгөө юу л да үлгэр жишээ зам төлөвөөр харуулсан гэх юм биш үү? Эсвэл үйлцэг хэрэгтэй чин санаас гимсдэг гэх мэт бид ингээ ярьж хэлж ирсэн ийм зүйлүүдийг л иргэд нь бид ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл үнэхээр тэр хугацаа сургалтын суусан бол заавал 5 жилээ 3 жилээ үлээхгүйгээр төрөөлөө тэр хүний за одоо чиний имийг одоо ингээ дуусглаа шүү гэдэг талаар нөгөө нөхөдөө ярих юм шүү дээ. Тэр хүн тэгсэн чинь ажлын байхгүй ахаа хэрэг үйлдэл нөгөө анх хэлсэн хэрэглийнх нь ялыг өгвөл дээрээс нь ахиж санаатай үйлцэг хэрэгийнх нь ялыг өгнө. Харин тэр хүн болгоомжтой хэрэг үйлцэн болоод яах вэ гэдгийг шүүх ший. Тэр бол өөрөө санаатай үйлдэл болохгүй. Тэ тэрийг хэрэгсэл жолоодж яваад ослоо гарсан байж болно. Эсвэл цонхоноос энэ ихэд ургаат доороос нь хүний дээрээс юм унаад хүн гэмт зурцсан байж болно. Үйл нь нийгмийн хороо айлгууд баг учраас болгоомжтой хэрэг дээр яах вэ гэдэг зүйл нь болов арай өөр юм аа. За тэнцэг гэдэг бол өөрөө шийдвэр. Тэнцэг гэдэг бол яах биш шийдвэр шүү. Шүүгээс яг оноох уу юу гэдгээ шийдэж байгаа шийдвэр. Энэ шийдвэрийг авчаад энэ гурван аль нэгийг авах. За хорог биш нэг миний яриад байгаа зүйл бол тэр хамгийн ихнийх нь байгаа. Үүрэг хүлээлгэж албадлын арга хэмжээ, их хязгаарлалт албадлын арга хэмжээ байгаа. Нөгөө хоёр нь нэг нь яах байсан? Нэг нь бидэрт байсан. Тэ эмгийн чанартай албадлын арга хэмжээ бидэрт байсан шүү дээ. Тэгээ энийг ингэж тодорхой болгох хэрэгтэй. Хөрөнгө орлого хураах нь яах байсан? Энэ гурыг гурваныг авч болно, нэгийг авч болно, хоёрыг авч болно, ангаар нь авч болно. Тэсчгээд авч шийдвэрүүд шүү дээ. За сонголтуудаа харъя. За нөхөр оог тэнслээ гэж байна. Тэнслээд за чамаа 3 жил тэнслээ. Орхиад онохгүй. Нөгөө нөхрийн өмгөөлөгч нь хамт шүүх хурал дээр орж ирээд за манай энэ хүмүүс 5 жил хүртэл яаж хэрэг үүрсэн. Гэхдээ ийм юм аргагүй нөхцөл байна. Өмгөөлөг үгээр хэлээд нөгөө хүнийхээ ялыг өнгөрүүлээд тий энэ дэр одоо яг энэ нэг нэрүүгүүл шинэ боломжуудыг сайн ашиглаж чадвал өмгөөлөгч ур чадвартай бол хохирлоо төлөөд тэр хүнтэйг үнэхээр яг мэрэгжлийн тусалтай үзүүлээд өнгийн ялгаанууд бол боломжууд нээлттэй болж байгаа. Тэр өмгөөлөгчийн өргөн боломжууд орж иж байна. Бид өргөн буруу арга замаар шийдээд хэрэгээ удаах тухай ярьдаг байсан бол одоо хэрэгээ хурдан шийдэх хохирлоо бараг болсон өмгөөлөгч ур чадвар нэмэгдэж нөгөө хүнийг өмгөөлж чадж байгаа. Тэгээд нөгөө нөхөд яг оноохоо болчлоо. 20 хаад оноохоо боллоо гэж бодъё. Тунгуул шүүгээ за чамд 20 хаад оноохоо болсон учраас чамд энэ 6-гийн аль нэгийг авна гэж. Тэ? Энэ 6-гийн аль нэгийг авна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх сургалтанд хамрагдаа. Эсвэл одоо чи энэ гэмт хэрийнхээ хохирлыг 1 жилийн дотор төлж дуусгах. Энд чи шүүхийн өмнө тэр амлалт авч байгаа шүү. Би ингээд надад ингээд 1 жил өгчирч байгаа хохирлоо бүгд нөлөө дуусгачих. Тийм учраас гэм буруу хүлээсэн хүний яах вэ? Хохирол өссөн гэхээс гадна хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болгож байгаа байхгүй. Одоо яадаг вэ гэхээр за чи яг одоо хохирол зөвхөн бид чинь яг нөлөөлдөг. Тэгээ тэр хүн чинь тэр зороо гүйжиж олж чадахгүй бол ял авч байгаа байхгүй. Тэрнээс за би жилийн хугацаанд төлчий өгч байгаа бол бас боломж олгоо. Үүрэг хүлээл гэж байна. За чам жилийн хугацаа өгч яах вэ? Бүгдийг хөлж дуусгаараа ийм юм өнгөлтүүд авах шүү чи. Цаан би 3 жил харж байгаа шүү гэж шүүгч тийм шийдвэр гаргах юм шүү. Тэгэхээр энэний хувьд өмгөөлөгчийн хувьд том боломжуудаас гадна тэр гин тэр үйлцэг хүний хувьд гэсэн маш том боломж. Хоёрдугаар хохирчийн хохирол баримт хамгийн том механизм болох юм. Энийг хэрэг би зөв хэрэглэж зөв үйлдэл баримтаар хэрэгж ойлгож чадвал хүний хохирол барагдаад байна. Эцсийн дүндээ яг өнөөдөр хууль шүүх системд яагаад асуудал байдаг вэ гэхээр тэр хүн хохирлоо барагдуулж чаддгүй тэл холбоотой. Нэг нь тэнд 20-30 сая төгрөгийн хохирол зайлшгүй үгүй гэж яхад нь уучлаарай энд 10 жил өгч хохироод үлддэг системтэй л шүү дээ. Тэрийн системээс чи мөнгө нөгөөл чиний хаалт бид нар хасналж байгаа. Тэгэхээр тэр хүний хохирол барагдаад ирэхээр
нөгөө хууль шүүхийн систем тоонд гаргаад байдаг хүмүүсийн тоо буур. Ийм арга зам механизм маань шудраг ёсны тогтолцоо гэж бид засаж бүгдүүлж явах хэрэгтэй байгаамаа. Энийг таавал нь суралцагчдаас ойлгуул заах. Өөрөөр хэлбэл хамгийн гол нь хорих яалын альтернативээс гадна энэ өөрөө робот гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Тэгээд за чи ийм ажиллагаа явуулж болохгүй шүү. Одоо ийм ажил ерөөсөө хийх бол наа чи ингээд нэг юм байгаад очсон тохиолдол зурж байгаа учраас ийм төрлийн үйл ажиллагаа явуулах чинь хариуллаа. Дээрээс чамайг их нэртэйгээ уулзах хариуллаа. Чи гэр бүлийн хүчирхийл үлдсэн юм байна. Тэ? Энэ хугацаанд 3 жилийн хугацаанд чи битээ ойлгоорой. Өөр юм хий. Өөр гадар юугаа хийгээд явах юм хамаагүй. Чамайг бид харъя. Тэ? Тэгэхээр нөгөө нөхөр тэгээд тэрийг биелүүлээд сайн байвал эргээд тэр хүнийг эрүүг барилгахаас чиглүүлнэ. А хэрэг гүүж ирэх гэрийнх нь гадаад ярьж байгаад ингээд зогсоод байвал чи яах гэдэг вэ? Тэгэхээр ялаа яах. Энэ одоо нэг юм зүйл байгаа. Энийг нэгийг авч болно, хоёрыг авч болно, гурыг авч болно. Эдийг авч болно. Тэр хүний гэмт хэрэг үүсэх нөхцөл байдлыг харах юм биш. Гэр бүлийн хүчирхийлэл үүсэхдээ чи хүчирхийлэл үүсэх зан үйлээ засаа. Хүчирхийлэл заснаа хамтлагтай чи наачаа зас. Ахиулж байгаа хүн авч, ахиулж байгаа хэм төвчрүүлсэн бол наад донтох туршлын имчилгээ хийлгээ. Чамд бид нэг жил явах цаг өглөө. Чи наачаа хийлгээ ороод ирэх бүтэц чамтай гэж энийгээс эрүүг арилгахаас чөлөөлөх их асуудлыг ярина гэх байхгүй. Одоо бол за ерөөсөө буруутай байна яа гэвэл тэгчээ дараа хийсэн. Тэр хүн үр дагавар байх. Тэгээд 3 жил үлээсэн болоод явах. Тэр хооронд хохиролж барагдахгүй, нөгөө хүн цухаа орохгүй, янз бүрийн сургалтанд суухгүй ингээд өнгөрч шít хэсэгчээ. Тэгээд дахианы хямд тэгээд цагтаа нэг сардаа нэг удаа цагдаа юм мэдж байгаа. Очоод бүтгүүлээд сард нэг удаа бүтгүүлээд яваад байна. Тэгээд байцаагч би одоо нэг сар айл хийчихэд юм байна. Та наа би дараа сард бүгд тэрийг. Тэгээд нэг очоод бүтгүүлээд байж тэгээд ийм л одоо хэлбэртэй явж ирсэн юм аа. Тийм учраас энийг арай өөр хэлбэртэй болгоод хэрвээ энийг хийхгүй чамтай ахад ялын асуудал ярнаа л гэдэг ийм философи явсан байнамаа. Энэ бол яг гацаагүй байх, бүр нөлөөтэй байх зарчмын хамгийн гол тохиолдол байгаа. За саяны дөрөв одоо жишээлбэл саяны би бүр энийг зэгэр болгоод олон хүн болгоод байгаа шүү дээ. Та хүмүүс зэгэр яг ирээдүйн гэж ахаа сайн л. Зэгэр гэсэн одоо нөгөө бол. Ийм олон хэсэг болох чадвар. За ингэж саяны энэ 6 ямиг авсан байсан чинь энийг хийхгүй бол яах вэ гэж. Тэгэхээр нэгдүгээр ингээд энэ арга хэмжээг бол хүчингү болгоно. Зөрчсөн болно. Тэгээ яах вэ? 6-гийн нэгээр яах вэ? А хэрэг болгоомжгүй хэрэгүүлсэн бол яах вэ гэдгээ шүүх өөрөө шийд. Ахаад тэр тэнцэнгийн хугацаанд байлгаж бас болно. Үнэхээр одоо болгоомжгүй үүдээс хэрэгүүлсэн бол тэнцэнгийн хэвээр үүдээгээд шийдчих болно гэсэн. Тэр бол санаатай хэрэг биш яахгүй. Муу одоо янз бүрийн шунхаа зорилго сэтгэл төр биш яахгүй. Ийм учраас болгоомжгүй хэрэг дээр яг бодож үзээрэй гэж байгаа. Тийм тэр нь хор аяд ихтэй 2-3 хүчин бол бас юу гэж сэтгэлээс зүгээр байх юм тий. Ялан үзэл та. Тэгвэл энийг хүчингү болгож болно. Тэгэхээр тэр хэргийн нөхцөл байдал босод зүйлийг харж үзнэ гэсэн. А энийг хэрвээ цаашдаа хэрэглээд яах юм одоо болцоо гэж байгаа бол прокурор дүгнэлт үлдээд шүүхрөө яваад нөгөө хүний арга хэмжээ хүчингү болно. Ер нь бол болчихчих одоо энэ гай болчих. Суралт моруулсан судсан бай 8 сая хааштай болчих. Энтер гэдэг нөгөөдөө авчиж шүүхтэр очиад нөгөө өөрийнхөө дүгнэлтийг өгөөд нөгөө хүний эрүүг арилгах хоногдуулах юм ингээд хаалтна л гэсэн. Тэгэхээр одоо би тэр хүнтэйгээ ажиллах тухайд ярих хэрэгтэй болохоос тэр хүний хар авдалдаа бичээд гараад ирэхээр наа чи ямар амтан бэ? Одоо энийг он саятай гэмт хэрэгтэн гэж нэрлэх байхгүй юу? Эхлээд энэ хүнтэй ажиллах тухайд яриад. Одоо хүмүүжил төлөвшөлт үүсгэр бол хүмүүст ярьдаг асуудал. Гэхдээ энэ хүнтэй ажиллах хэрэгтэй. Энэ хүнтэй үргэлжлүүлэн ажиллаж чадвал бид цаашдаа рецептийн он саятай гэмт хэрэгтүүдийг багс авчиртай. За ингэж л олон мянган гэмт хэрэгтүүд байхгүй. За ингэж энэ хугацаа ингэ дуусчихлаа шүү дээ. Одоо шил 3 жил чамайг хараа гэх тэр нь дуусчихлаа. Чи нөгөө яахаа мэдэхгүй, болохоор яахаа мэдэхгүй болохгүй гэсэн. Тэрийг хүчингү болох хэсгээ заавал шийдвэрээ гэж. За энэ процедур бол бас процессын үйл дээр та асуух юм процессын үйл дээр асуугаарай. Тэр рүү шийдвэр.
За энэ дээр нэг хэд хэдэн зүйл байгаа та хүн шинээр хэлээ. Шинээр авсан хэлээ те. Энэ нөгөө идэвхжүүл яг идэвхжүүлэх юм байхгүй байна. Нөгөө хүн чинь ингээд идэвхждэг байхгүй. Нөгөө эмгийн чанартаа сэтгэцээ хэрэг арга чадваргүй дүгнэлт гарцсан. Тэгээ явж ирсэн чинь дараа нь зүгээр явж инээ чөлрөө тэнд явж ийн бууж ийн яриа гардаг шүү дээ. Зарим нь одоо бүр өөр дүгнэлтийг идэвхжүүлж юм яригдсан. Тэр ихтэй өөр асуудал байна. Тэгээд энэ дээр юу яригдсан бэ гэхээр хэрвээ энэ хүн чинь идэвхжих юм бол дахиад ял амтуудаараа хүчингөө болгоод энийг хүчингөө болгоод дахиад ялтын асуудал ирээрээ гэж байгаа байхгүй юу? Эмийг ажиглах те. Зарим бодлого үнд гаргууд явуулсан асуудал байна. Үнэхээр хурдан идэвхжих асуудал байна. Өдөрлөгийн шин чанартайгаар одоо хүний хөдөлгөөр синдром өвдөгч асуудал байна. Тийм ээ? Ийм учраас энэ тохиолдолд яах вэ гэдэг нь тодорхой болгож өгсөн. А хэрвээ нөгөө гайгүй шиг нөгөө хувцсын даацгийн юм биш нөхцөл болвол гэр орон нөгөө амгалторыг хяналтанд өгж болно шүү гэдэг зохицуултуудын одоо 3 дээр нэг байж өөртөө бусдад аюул учруулахаар юм болвол нэг арга гэрт нөхчж болно гэсэн. Эмгийн хяналтанд амгалторыг хяналтанд. Тэр амгалторыг хяналтанд сэтгэхтэрүүдэн дээр байж ийм байгаа. А тэгээд нөгөө хэрэг хянан шийдвэрх ажиллагааны явцад бас чадваргүй болчихсон тийм. Тэр тохиолдолд яг энийг хэрэглэх юм байгаа. Яг ингэж яхад ялтан бас хэрэг чадваргүй болоо сэтгэхтэй өвчтөй болоод тэр тохиолдолд яах вэ гэсэн ийм 3 юмыг гурвалыг нь тодорхой болгож өгсөн байгаа. Тэгэхгүй бол нэг нь хэрэг үйлчлэх үнээр чадвартай байсан эсэх тухай бид нар хоорондоо маргадаг. Гэтэл нөгөө хэргийн нөгөө шүүгээс яг онооцны дараа мэдрэл болдог асуудал байна. Эсвэл яг ингэж яхад сэтгэл мэдрэл өвчнөр тусч асуудал байна. Энэ гурвалыг нь зааж өгсөн. Тодорхой олсон зүйл нь энэ байна. Тэгээ энэ гурав нь идэвхжүүл ялын нэвтрүүлнэ. Ийм асуудал. За энэний төрөл тэгмийг хуулиар тогтоож байгаа. Хэрвээ энийг ингэж буцаагаад за энэ хүн тойрох ялыг идэвхжчихэ гэж байгаа бол нэг хоногоор солино арах ялаа. Тэгээ энэний дэглэм одоо энийг сонгохоо зогсоох уу гэдгийг шүүх өөрөө шинжээчийн төвлөлтийг харж байгаа. Сэтгэл мэдрэлийн өвчний шинж байдлыг харж байгаа. Шүүх өөрөө амгалторыг хяналтанд өгөх, эсвэл хувцсыг тасах үг гэдгийг шүүх өөрөө тогтоох. За ийм зүйл тодорхойлсон байгаа. За 3 гараа хэмжээ бол өөрт бидний хэрэгжилж исэн гөрөн хураах ял. Гөрөн хураах ял маань өөрөө албадлагын арга хэмжээ болсон байна. Тэгээ энэ дээр нэг зүйлийг би та бүхэнд ерөөсөө хэд хэдэн поинтуудыг хэлье. Нэгдүгээр хөрөнгө орлого юу вэ гэдгийг тодорхойлсон. Гэмт хэрэг үүдж олсон хөрөнгө орлого гэж юу вэ? Та бүхэн өмнөөс хараарай. Би тэрийг энэ слайдаас тассан шүү. Яагаад гэхээр тийм олон тест бичгээр сууж байгаа хүмүүст харагдахгүй. Гэмт хэрэг үүдж олсон хөрөнгө орлого гэдгийг 7-5 дээр зааж өгсөн. Нэг жилээс дээш хорих ялтай хэрэгжиж байгаа шүү. Олон улсын конвенц хийсэн баггүй. Тэгээд дээрээс нь энийг ингээд гэмт хэргийн хөрөнгө орлогыг усын төсөв шилжүүлээрээ гэмт хэргийн хохирлыг төлөхөд зарцуулаарай гэж. Одоо яах тухайн байх вэ? Усын төсвөө ороод алга болчихдог байхгүй тийм. Усын төсвийн бус орлогод хамаардаг байхгүй. Торгуул шийдвэр гэмт хэргийн улмаас олсон орлого. Төсвийн бус орлого руу ороод орон нутгийн төсвийн бус орлого руу төсвийн хуулиар ордог. Энэ тохиолдолд нөгөө гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулаарай гэдэг зүйлийг оруулж өгсөн. Одоо өрдний ялаас ялгаатай юм гэж хэлдэг. Хоёрдугаар бидний нөгөө өрдний ойлгож ирсэн нөгөө гэмт хэрэг үйлдэхэд ашиглах баг зэвсэг байна да. Тэрийг яах тухай тодорхой энэ дотор нь оруулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлого хураах гэдэг зүйл дотор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэмт нөгөө унлалт хэрэгсэл эд зүйл нөгөө хутга шүүгтэй боо эднийг хурааж авах хэсгээ шийдэрэй гэдгийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл тэрийг устгах болно, хураан авч болно, тийм. Эсвэл тэр зүйлийг ингээд нөгөө тээврийн хэрэгсэл болоод тохир нөхөд төлөхөд шууд зарцуулаад ингээд тохирчд өгч болох тухай их зүйн зохицуултын үндэс нь ингээд 7-гийн 5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар зүйл байна. За нэгдүгээр, хоёрдугаар шудраг өмсгөгчийн тухай. Өөрөөр хэлбэл хүн зарчдаг тийм. Нөгөө нөхөр ингээд хуглаад авчихаар одоо яадаг вэ гэхээр шууд хурааж аваад тэр иргэний хариуцлагыг тавьчихдаг байна. Тийм иргэн хэмжлэгчээ.
Энэ тохиолдолд шударга эмчлэгч хэрэг байгаа бол бусдын өмнө тэр хүн гэмт хэрэг үүдэж авах дээд зүйлийг мэдэхгүйгээр хатсан. Машин байлаа гэж бодъё. Тэр нь шударга эмчлэгчийн одоо бусдын нөгөө шударга эмчлэгч байгаа бол тэр зүйлийг үнэлээд нөгөө гэмт хэрэг үүдэх хүнээс тэр үнийг гаргах гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл оюун болдыг машин хотлоод авсан байсан чинь тэр улгаан машин бол одоо шууд хураагаад авчиж байгаа шин. Тэхгүй гэсэн. Оюун болд машин чинь байж энэ машины мөнгөийг гаргаад энэ машины мөнгийг нөгөө гэмтэр гүйцэн хүнээс гаргаж авна гэсэн үг байхгүй. Ойлгомжтой нь. Тэ? Одоо бол шууд хураагаад нөгөө шударга эзэмшигч бол гайхах гэж байгаа шүү дээ. За яах вэ? Та азгүй байна гэмтэрийн молдод авчиж уучлаарай. Иргэний хэмжлэгчээр ороо гэдэг тэр оолж авах гэсэн эргэлзээтэй. Тэгээ ийм тохиолдлыг бид арай өөр байдлаар шийдэхэд бол шударга өмчлөгчид тэр юм үлдээгээд мөнгөний аваад гэж байгаа. Энэ эргэцүү зохицуулт нь байгаа. Тэгээд нөгөө хилцлийг хүчингү тооцох ингээд бус зүйлүүд бас байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогыг мэдж байгаа аваад авсан бол тэр хилцлийг хүчингү тооцох асуудал байна. Тэгээд шүүх өөрөө хөрөнгө орлогыг хурааж авахдаа энийг яах тухай шийдвэртэй нэг бичлэн заагаад гэж байна. Одоо жишээлбэл хууль бусаар нэг хоор амтыг агнчихлаа. Тэгвэл бууг нь яах юм? Тээврийн хэрэгслийн яах юм гэдгээ шүүх шийдвэртэй нэг бичлэн заа. Усын орлого шилжүүлэх юм уу? Мөнгө төрөг авах юм уу? Зарж бодлуулах юм уу? Яах юм гэдгээ шүүх тогтоолоо нэг бичлэн заана гэсэн. Одоо хөрөнгөний хураацсан байгаа биччихдэг. Тэрийг устгах юм уу? Яах юм? Энэс шилжүүлэх тухай байхгүй. Цаашдаа шүүхийн шийдвэр одоо ирэх мөрөгдөд илүү тодорхой том болмол гэсэн үг ойлгомжтой. Тээврийн хэрэгслийг тэнд тийшээ устгах, тийм бууг хурааж авах цагдаагийн байгууллага руу шилжүүл. Бүх зүйлүүдээ шийдвэртэй тодорхой нэг хүчлэн бичнэ гэдэг зүйл энд орж ирсэн байгаа шүү. За, хуучин хуулиас үтсэн зүйл байгаа. Хуучин хуулиас буцаж явуулсан зүйл байгаа. Энэ ямар учиртай вэ гэдгийг тайлбарлая. Шинэ 2015 оны батлагцсан үйл байхгүй. 5 гар дээр тагаалсан гарын авсан 7-гийн 4-р зүйл дээр шинээр орж ирсэн. Нэгдүгээр зорчих эрхийг хязгаарлах яалыг хорих ялгаар солих зохицуулалт үйлчлэх боломжгүй болсон байна. Та бүхэн түрүү хэлсэн 2020 онд зорчих эрхийг хязгаарлах хойшлоо гэж байна. Тэгэхээр хорих яалыг нөгөө 3 хүүхэдтэй ч юм уу одоо хүүхдээ өсгөх ганц нэг эцэг мэцэгтэй гэх мэтчлэн ингээд нөгөө жирэмсэн эмэгтэй хүмүүсийг яах вэ гэдэг юм шин. Энэ тохиолдолд нөгөө хорих яалыг хойшлуулдаг институт бидэнд байсан. Тэгэхээр энэ бас асуудлыг бас шийдэхэд нөгөө тэнцгээс гадна ял амтуулсан байж идэг. Тэгээд тэрийг хойшлуулах шаардлага гарах нөхцөл үүсэх боломжтой. Ийм учраас хорих яалыг хойшлуулах тохиолдлыг 2002 оны эрүүг хууль байсан хэлбэрээр авахдаа шинэ хуулийн хууль зүйн техникээр өөрчлөлт буцаагаад хийсэн байна. Тэгэхээр энэ олон тэнцэг институтаар хамт бичигдсэн байгаа шүү. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөлтэй байна. Өсвөр насны хүүхэд байгаа. 20-аас шийдвэрлэх хүүхэд. Зэрвсэн эмэгтэй. Энэ 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг ихтэй. Гэх мэт ийм хүмүүс байна. 2 жилийн хугацаанд ялын хойшлуулсан. Энэ бол зүгээр хойшлуулж байгаа. За энэ хууль хойшлуулж байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдвэр дахиад яалт өгнө. Энэ дуусвал зайлсхийх нөгөө хүүхдээ харна гэчээр хойшлуулчаад тэрийгэ зайлсхийх бол шууд ялын гэх мэтчлэн энэ зохицуултуудыг нэмцаагаад оруулж ирсэн байнамаа. Гэхдээ энэ бол зөвхөн хөнгөн хэргийн тухай шүү. 5 жил хүртэл хугацаагаар дээдлийн хэмжээ максимум 20 хязгаар хэргийн тухай л яригдана. Хүн хэрэгтэй 20 хязгаар ондоос тогтоол биелүүлэхийг хойшлуулахгүй. Тийм. Ерөнхийдөө энийг бол яагаад гэхээр хүн хэрэг дээр нөгөө гин буруугаар хүлээсэн хүний яах гэж хөндлөлтөөр орж иж байгаа байхгүй. Хэрэв өвчтөө өвчний орчмоос харах халаалт болж байна. Гэхдээ олон зүйлүүд байгаа учраас өөр одоо энэ чинь гин буруугаар хүлээсэн хүний хөнгөлт авч байна. Хүүхд бол хүүхдийн хөнгөлт авч байна. Дээрээс нь яаж харж чинь маш олон хөнгөлтүүд ирээгүй байна. Тийм учраас одоо үнэхээр аюултай гэсэндээ харих халаа үгүй шүү. Аюул гэсэндээ харих халаа үгүй бид нар орхиос өөр төрлийн ялгаар тэр хүнтэй ажиллах юм дэд бүтцийг цаашдаа бий болох учиртай. Яг бидний төсөлж байгаа шийдвэр гүйцэтгэх тухай хуульд бас та бүхэн ярих тухай. Орхиос өөр төрлийн ялын албаар илүүсээ хөгжүүлэх ёстой. Тэр хүний араас гүйцэлдэл чи одоо хууль сургалтандаа суусан уу яасан бэ гэж ярьж их ёстой.
Яг босдоор нь шүүх өөрөө хийцдэг юм билээ л дээ. Гэхдээ яг бидний үед бас өөр соёлууд байна. Хэсэг юм байна. За саяны хоёр хичээлээс асуултууд асууж байна. Үүрэг гаргачих. Яг нь таа бүхэн очиод би гол зүйлүүдийг ярих гол зүйлүүдийг ярьж байгаа шүү. Тэгвэл таа бүхэн сурах бааш. За очиод хичээлүүдээ ингээд сэдвээр мэдээж бооц авах байлгүй тий. Тэр хин ямар сэдв авах гэдгийг хадгалж байгаа болов та. Гэтэ тэрнийг уулзалт харах байлгүй би гэж бодоод байна. Тэгээд энэ хичээлүүд дээр нөгөө суралцлагнаас ерөнхий поинтууд иймэр цаашаага нарийн ширээ юм суралцагч өөрсдөө хуулиас асуух хэрэгтэй. Тэгээд тэрийг ингээд шийдвэрч хамт уншиж ойлгох зүйлүүд бас нэлээд гарна шүү. Тэгээд би та бүхэн цаашаага ярих яагаад ийм болсон тухайд ярьж байгаа. Тэрнээс бол нарийн зохицуултыг бүгдийг нь одоо нэг хүчлээ ярьж чадахгүй шүү. Тэгэхээр өөрөөр яагаад энийг оруулсан энэ ямар агуулгатай гэдэг ерөнхий мэдээллүүдийг л өгч байгаа шүү. Тэр та бүхэн анхаараа. Шинэ хугацаа. За камер тийш камер гэж. Энэ физиктээр нэг юм асуусан юм аа. За. Тодорхой тусгай субъектүүдийн байгууллагын юм эсвэл тэр хуулийн дээр яаж шийдвүүлж байгаагүй гэж зааж байна. Жишээлбэл прокурорын байгууллагын хуулийн дээр яаж шийдвүүлж байгаагүй гэдгээд прокурор байцгаа. Одоо шүүгч жишээлбэл бас тийм байна. Яаж шийдвүүлж байгаа. Тэр саяных бол яаж шийдэхгүйгээр тестчиж байгаа. Тэгэхээр прокурорын юм уу одоо тушаал тавилагдах боломж нэгжих гэдэг байна л да. Яхта байдлыг бид аваа гэсэн үг. Дээр нь бол сая эцсийн найруулгаар энэ яхта байх тухай хүний өгсөн байдлыг дордуулж байгаа бол хэрэглэхгүй тухай бичсэн. Тэгэхээр одоо ийм хүмүүс прокуророор юм уу шүүгчээр тавилагдах гаргалгаа гарчих гэдэг юм. Ямар нэгэн байдлаар одоо хаалт хийх боломж байгаа юм. Яг өнөөдрийн эндээс бас нэг хамааралгүй юм. Гэхдээ одоо бид прокурорын хууль одоо эцсийн эцсүүлд ороо явж байна. Яг байна. Яг 2015 оны үед батлагдсан. Ялтай байдалтай холбоотой 9 хуулийг тэр өөрчилсөн. Гэхдээ зарим нэг гэмт хэрэг шалгагдаж байгаа. Дээрээс нь шийдвэрлэлээс хойш 1 жил өнгөрсөн, 2 жил өнгөрсөн, 3 жил өнгөрсөн гэдэг тохиол болгоныг өөрчилсөн. Тэгэхээр тэр тохиолдолд хуучин хуулиуд одоо жишээ нь прокурорын шийдвэрлэгч арай өөр болох юм. Тэгэхээр нэг хаалт хийж өгөх шаардлага тавигдах юм байна. Өөр төрлийн шалгагдаж байгаа гэдэг ч юм уу. Ийм тодорхойлолт хийж өгөх хэрэгтэй юм байна. Тэр энэ дээр бол ерөөсөө байхгүй. Даг хууль дээр хэлэхэд ийм ч одоо юм хас одоо бид чигээ батлагдсан юм. Тэр бол нээлттэй бичиж байгаа юм байна. Хэцүү юм. Тэр өөрчлөлт гэм буруунаас тогтоогдоо хүний тухайд бид хаалт хийж болох уу гэдэг нь өөрөө бас агааны хэлсэн баг. Өөрөөр хүний гэм буруунаас тогтоогдоо байх тэгээд тэр тийм заалт авчвал өнөөдрийн тестээр явуулсан. Тэ? Шүүгэр хүний гэм буруун тогтоогдоо байх. Ийм хязгаарлалт оруулах гэж бас авах магадлал өндөр байна. Тэгэхээр энийг өөрөө байгууллага бүрмээрээ ч юм уу дотоод бүрмээрээ шалгалтын журмаараа эсвэл журмаараа хязгаарлалт бол хийж болох байх. Нэг асуулт байна. Үүний шудраг үйлчлэгчийн асуулт байна. Тэр яг зарим одоо хулгай хэрэгтэр үүдгийн олон үед амжилт ирсэн хөөрөгч үүдгийн хэдлэл хаан гэр бүл үнцэнтэй асуудал байдаг. Нөгөөх нь шудраг үйлчлэгчдөө хоёр гэж шийдчихсэн бол эргээд аврагч тэрийгээ уцааж одоо мэдээж ямар хөөе нэг нь зүгөө та бол зүгөө хөлөөр харагддаг. Нөгөө хүн бол сүүлдээ асууж тэр шудраг үйлчлэгчээ гэж хэлдэг. Үлдэл байдаг. Практикээр бол хүн бол одоо үед тэр юм авъя гэсэн. Энэ дээр одоо гаргахаа юу юм. Яг уу энэ хөрөнгө орлогыг хураа авахтаа энийг ямар тохиолдолд яах вэ гэдэг тогтоодоо бол шийдэж болно шүү дээ. Одоо энэ бол яг тэр хүний ийм юм өмчлөлтөө энийг шийдэх яах вэ гэдэг нээлттэй байна. Тэр энэ бол яг шууд хууль ёсны одоо та хүндээс харж байгаа нэг эрх үйлдэл байгаа заалтыг харж байна. Хөрөнгө орлого хууль ёсны дагуу хэслийн үзүүлэлт гэж.
шилжсэн бол хуулийг хоригдлоогүй гэж байгаа хөрөнгө орлогоос гаргана гэж байгаа шүү дээ. Энэ одоо чүгээс олгож байгаа боломжууд энэ тохиолдолд бол бас яг нарийн зохицуулт бол энэ эрүүл үйлдэл байхгүй шүү дээ. Цаашаа вакцины хууль дээр ямар боломжууд ярих вэ? Бид бас тэр хууль дээр ярих хэрэгтэй юм байна. Би ч гэсэн бас таны асуултыг ярьчих. Мэдээлэл авч иргэд хичээл тарахаас өмнө бид нар иргэнийг уулзах байх. Тэгэхээр дотоод зүйлүүдээр бид нар харилцаа ойлгох зүйлүүд байгаа. Тийм ээ? Энэ тохиол бас эргэлзээтэй юм байна. Яг тэг тохиол байхгүй. За, өөр юм дээр цаг бид цагаа яг очиод танаас асууж магадгүй гэсэн зүйлүүд байд асууж байгаа бол бид өөрсдөө заах хүмүүс учраас тэрийг авсан. Багшийн сэдвтэй асуулт байна. Асуултуудыг асуух байхгүй. Дараагийн асуулт. Дараагийн хичээлийн цагууд эхэлсэн байна. Яг хүүхдийн тухай ярьж болж байна. Дараагийн хичээлийн цагууд эхэлсэн байна. Хүүхдээ яриад завсарлах уу? Тэ? Түрүүн багшийн хэлсэн юм дээр тайлбарлаж өгөх. За. Нөгөө бүлгэж гинтэр бүлгэж үлдэх гэдэг дээр яриа явсан шүү дээ. Одоо нөгөө ерөнхий анги дээр өчнөд өдөр байгаа хууль дээр бид нар гэмт үлдээл зохион байгуулалттай бүлгэж үлдэх гэж хэдийн янзаар бичсэн байгаа. За шинэ ерөнхий хууль дээр одоо энэс арай өөрөөр хэлэх юм бол одоогийн ерөнхий хууль дээр бүлгэж үлдэхүүдээ бид нар хэдийн янзаар бичсэн боловч яг ерөнхий хуулийн тусгай анги дээр хөлсөн үр дагавар үүсгэж тавьсан тохиолдлууд нь зөвхөн өөрөөр хэлбэл жишээлбэл гэмт бүлгэж байж байгаа үйлдэл ялан ямар байх юм гэдэг нь тусгай анги дээр тийм хөлсөн үр дагавар үүсгэж бичсэн тийм зөвлөл ерөөсөй байхгүй. Тэгэхээр бид нар энэ хуулийг өөрчилж оруулахдаа ерөөсөй бүлгэлж гэмтрийг бүлгэлж үлдэх хоёрын төрлийг тавьсан. Өөрөөр хэлэх юм бол зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн байж гэмт бүлг үүсгэх, эсвэл зүгээр бүлгэлж үлдэх гэдэг ийм хоёр тохиолдлыг оруулсан байна. Тэгэхээр тусгай анги дээр бүлгэлж үлдэх гэдэг зохицуултууд байгаа. Багш маань сайн андуураа хэлчих шиг байна. Тэгээд бүлгэлж үлдэх зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болгох. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг бүлгэлж үлдэх юм бол одоо ялын интервал нь арай хүндэрч байгаа. За зохион байгуулалттай гэмт бүлгийн бүлгийн гишүүн байж байгаа гэх юм бол бүлгэлж үлдэхээс арай нэг шат хүнд ч юм уу ийм их өөр ялгамжтай юм байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бүлгэлж үлдээд тэрийг хүндрүүлэхээр тусгай ангитай заасан тохиолдолд бид нарт тусгай анги хэлнэ. Байхгүй тохиолдолд одоо багшийн хэлснээр ял хүндрүүлэх гэсэн ерөнхий ангийн зөвлөлтөй байраар шийдгээр авах шүү. Тэгэхээр энийг орон нутгад хичээл тавьчихсан бас. Тийм зөв ер нь акцент хийх эргүүлэлтэй байгаа. Тэрийн зөв тайлбарлаараа дөрөв жигүүрээс шүү. Тийм нэг хүчтэй байх гэсэн тийм үү. Тэгээд дараагийн одоо эрүүгийн хуулийнхаа ерөнхий анги дээр яг одоогоор яг бид нар тантгаасаар ялцчихлаад нөгөө эцсийн хувь ирээгүй. Тэгэхээр аяндаа ирээд тэгэхээр та нар асуудлуудаа барьж байгаа. Тэгэхээр нөгөө гэмтэрэг хамтарч үлдэх юм. Тэгэхээр ерөнхий анги бүлгүүд байгаа шүү. Тэрэн дээр орж гарын авсан дээр бас тодорхой байгаа гэж бодож байна. Гарын авсан. За эхний асуултын дараагийн асуулт нь 185 орчим. Би өгдөө 185 ном тараасан. Зарим хүмүүс намаа аваагүй. За 185 хүн сургалтын сууж байгааг би ойлгож байгаа. За цайны цагаар 185 хүн бас цайндаа орсон. Одоо яг харах юм бол энэ 140 орчим хүн байна. Тэгэхээр энэ сууж байгаа хүмүүс маань энэ сургалт дуусаад хагас бүтэн сайнаар орон нутаг явна. Энэ хичээлүүдтэй суугаарай. Бид нар бас бүртгэлээс хамруулах арга хэмжээ аваа. Тэгээд энд байгаа хүмүүстэй биш нөгөө хажуудаас суужаад байгууллагаас ирээгүй хүмүүстэй тэрийг анхааруулаарай. За төрийн нарийн бичгийн дараагийн хөтөлбөр батлагдсан хөтөлбөр гарсан байгаа. Хөтөлбөр дээр бид нар бүртгэлийн талаарх мэдээлэлтэй байгууллага болгонд явуулсан байгаа. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, хууль зүйн тэргийн сайдын хамтарсан тушаалууд байгаа. Тэгэхээр энэний дагуу бид нар энэ сургалтанд маш их зардал хөрөнгө гаргаж зарцсан. Одоо зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ сургалтандаа суухгүй байгаа хүмүүстэй дамжуулж идээрээ сургалтандаа суух. Тэгээд багшаас асуух юм байна. Асуулт байна. Өсөлтөд гар хялтаа байна.
5 дэх Орчин ертөнцийн байдлыг хэлдэг бол 1 сараас 5 жил байна. За 5-ын 3 дэх Орчин ертөнцийн байдлыг орох байдлаар хойдоо 1 томыг орох байдлыг манайгаар байна. 1 сарын ануурай шилжүүлээ. Орчин оноо болсон эсвэл фанди орчин оноо нэр 5-ын 5 дээр хэлдэг. Яг хоо энэ сар маргач нэг айхтар. Яг нэг хоногоор яг идэх болох нэг хоногоор тооцох. Тэрний сар болов 30 хоног болов 31 хоног бодоод төгсөх хоногоор яг идэх хоногийг тогтоох. 1 сарын 30 хоног. Сар хоногоор яг идэх хоногоор энд бол сарын тухайн жилийн тухай бид бодлоо. Одоо жишээлбэл зорчихлыг Израилийн яалыг одоо ингээд бодсон байгаа шүү дээ. Тэгээ хойны хоногоор тооцоод хойны хоногоор тооцоод 31 хоног 20 хоног 31 хоног байна. За, Ноагийн 6 дээр өдөр төгсдөө идэв. Ноагийн 6-гийн 1-ийн 2 дээр энэ үеийн Ноагийн 1 бүлэг ханаасаа ингэдэг 2 бүлэг дэшлүүдээр үлдсэн. Тэгэхээр энэ яг бид өөртөө үлдсэн гэдэг яаж гэдэг эзний батны хамаах ялтай байна. Ихтэй байдлыг бид байхгүй. Яг би таагүй бас сайн хэрэгтэй. Өөрт яаж шийдэгдсэн тухай ярил. Шүүгээс яг тэр хүн гэм буруутай гэж яг амрахтаа харгалзан хатан үлдсэн энэ гэх мэтийг өндөр хөвслөг хэрэгжилж шээ. Ялтай байр гэсэн ойлголт хөл баг. Өөрт нь хэрэг үйлдэл тэндээ яаж хэлсэн бол дахиад хэрэг үйлдэл зөвхөн сүүлийн хэргийн тухай ярина. Энэ бол нэг гэр зэрэг нэг удаа ял амтуулахгүй юу? Нийт бизнесийн нийтэм гэдэг л ирчим. Тэрнээс биш чи өөрт нь ийм хэрэг болсон учраас та Есүсийг одоо би чамаа дөрвөр зүгчлээ, өөр хэрэгээр зүгчлээ гэж хүмзүүрэн шийдэж байна. Тэр үлдсэн хэргийн тухай ярьж байгаа. Тэрийг бас сайн ойлгоо. Ялтай байдал өөрөө байхгүй учраас нэг юм зүйл байгаа. Хэцүү байдлыг дордуулж хэрэглэхгүй. Дараа гадаад хөлтөө болоод Бологийн гадуудан арт хэмжээний төрөв. Андэр өөрөө бүлэглэн нэрчлэр гарах гадуудан арт хэмжээний босааг эцгийн явцаанд болохгүй хамаарах. Зааж байгаа. Ямар Бологийн нэг өөрөө бүлэглэн нэрчлэр гарах. Тэгээд долоогоор нэг нэгдэл даснаа өөрөө бүрэлдэхүүн өөрийн хугацааг яаж энийг яг энэ одоо төрлөд байна. Би түрүүн таахад өөрчсөн. Энийг тэр нэгээс 5 жил хугацаа тогтоож штэ. Тэрэн дотроо ямар хэмжээтэй байх гэдгийг шүүх өөрөө зав. Тэр хэргийн онцлог нөхцөл байдлыг харгалзаад 3 жил хүртэл тэнцлээ. 1 жилийн хугацаатай өөр бүгд байна. Заавал одоо 3 жилийнхаа дотор 3 жил хэрэгжүүл өөр хөгжмөж байхгүй. Тухайлбал сургалтанд хамрагдах ч юм уу ийм өөр хөгжлөө гэж бодоход 1 жилийн хугацаанд хамрагдаад дахиад 1 жил нь бол өөр тэнцэнгийн хугацаа шүү дээ. Тэр тэнцэнгийн хугацаанд ямар хугацаатай өөр хөгжлөж ирэх хязгаарлах вэ гэдэг шүүх өөрөө тухайн хэргийнхаа нөхцөл байдал тэр хүний гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг харгалзаад өөрөө хугацаа дамжаад төрлийг тогтоох. Яг бид нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Цаашдаа ингэж нийтэд тустай ажил хийх нь юу байж болох вэ? Тэгэхээр энэ олон заавар журмуудыг гаргаад төрөлжүүлэх ийм жагсаалтуудыг шүүхтэр ингэж байлгаж яхах хэрэгтэй болж байна. Тухайлбал тэр ямар хүн байж болох вэ? Замын хөдөлгөөний дүрм зөрчсөн гэмтэл өчрүүлсэн хүнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг компанид ажилд оролцуулах тухай ч юм. Ийм тодорхой үр хүлээж ирэх хязгаарлалтай арга хэмжээнүүдийг санал болгож болох учраас бид өшөө олон ямар үйлдвэрүүд байж болох тухай өөрсдөө л энийг хэрэгжүүлэхдээ шүүгэн шийдвэр үүсгэх тухай хууль болон бусад хууль дээр ингээд хэрэгжүүлэх механизм заавал аргачлал тэр аргууд дээр бид илүү дэлгэрэнгүй болгож илүү ойлгомжтой болгож цаашаа заах хэрэгтэй. Энэ учраас бид түрүүний хэлсэн citizen guideline гэдэг зүйлийг заавал хийх хэрэгтэй. Энэ бол ял амтуулах аргачлалхгүй. Яг мэдээж бас энэ тухай дэргэд сайн авах хэлээ тийм ээ. Иргэдийн зүйл ярьж байсан. Энэ дэр яг нарийн хугацаа байхгүй.